За байнга орооны дарга гишүүд ажлын хэсгийн гишүүдтэй энэ өглөөний мэнд төргий. За өнөөдөр бид маш чухал асуудал хилцэж байна. Бид нар ерөөсөө энэ төлөвлөлтийг 5 жилээр төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй. За энэ дээрээс үндэслээд жилийнхаа ажлын төлөвлөлтүүдийг маш сайн хийгээд явах юм бол одоо бидний энэ макро төвшинч яриад байгаа, салбарын төвшинч яриад байгаа асуудлууд одоо бүрэн их тодорхой болоод хаана их хэлбэр явнаа. Бид одоо их хурлд орж ирээд 1 жил боллоо. Тэгээ энд бас нэг ойлгомжгүй байдлууд байгаад байсан. Энэ төлөвлөлтүүдийг одоо бид нар бас сайн харж одоо мэдээллийг сайн авч чадаагүйсэн. Одоо шинэ төлөвлөлт орж ирж байгаад их олзуурч байна. За ингээ хэд хэдэн асуулт байгаа бас. Тэгэд хэмжиж чадахгүй бол бид нар төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Тэгэхээр одоо бид нар хэмжих зүйл ихээл тэр шалгуур үзүүлэлтүүдийг л маш сайн гаргах гээд байна. Энийг их бодиттой хэрэгжихээр үнэн бодит одоогийн яг бодит байдлаа ихцэлж харсан байдлаар бид нар гаргах ёстой. За тэгвэл одоо тэр нь тэгээд их ойлгомжтой ийм тодорхой байх ёстой байна. За 26-27 оны хөгжлийн төлөвлөгөөг бид нар одоо энэ 5 жилийн төлөвлөгөөг хийснээр их тодорхой болно. За жишээлбэл 26 онд бид нар хөгжлийн төлөвлөгөөнд хэд хэдэн асуудал бол туссан байсан. Жишээлбэл сургуулийн хүртээмжийн тал дээр 45 сургууль 45 цэцэрлэг шинээр барина гэд хөгжлийн төлөвлөгөөнд туссан мөртлөө улсын төсөвт ердөө 3 сургууль 2 цэцэрлэг орж ирж байгаа. Тэгээ энэ одоо ямар учиртай хаана ингээд хөгжлийн төлөвлөгөө гаргаж байгаа хэрэг байгаа мó гэдэг юм байна. Тэгэхээр бид нар хойш зарчим барих хэрэгтэй. Хөгжлийн төлөвлөгөөнд ороогүй бол тэр зүйлийг одоо төсөвт тусахгүй гэдэг энэ зарчмаа барих хэрэгтэй. За одоо шинээр ажлын хэсгүүд бол яг энэтэй холбоотой байгуулагдаж байна. Тэгээ би бол ажлын хэсэгт орж байгаа. За тэр KPI-юуд ялангуяа боловсролын салбарынхаа тэр шалгуур үзүүлэлтүүдийг гаргахад нэлээд ажиллана гэж бодож байна. Тэгээ бид нар энд ингээд нэг зарчим сайн барих ёстой л доо. Эхлээд салбарынхаа асуудлыг сайн эренблэе. За боловсролын салбарт одоо энэ ямар эренбүүдийг хийж ийн гэдэг би Наранбаяр сайдаас асууя. За тэгээ бас сайн төлөвлөлтүүд суур төвшингүүдийг бодиттой гаргая. За би зарчмын зөрүүтэй 5 санал гаргасан байгаа. Тэгээ энэ дотор суур төвшин одоо ямар ч тооцоогүйгээр бодиттой байдалтай нийцэхгүй ийм худлаа тоонууд бас явсан. За хүрх үрдүн зорилттой төвшнөө бас бид нар тодорхой тавих ёстой. Энийг бас судалгаан дээр хийх ёстой. Тэгжээж хэрэгжих юм боломжтой болно. За тэгээд эдгээр асуудлаа бид нар сургуулийн хүртээмж, багшийн хэрэгцээ, хөрөнгө оруулалт, барилгын ажлын явцтай холбогдуулаад 5 зарчмын зөрүүтэй санал тавьсан. Тэн дээр би тодруулаад асуугаад явнаа. За хариултыг эдийн засгийн хөгжлийн яамнаас. За Наранбаяр сайдаас эхлэв. 4 номер. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр бас энэ сургуулийн хүртээмж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр манай энэ байнгын орооны гишүүд бас санаачлагтай ажиллаж бидэнтэй гар нийлж байгаад бас баяртай байна. Тэгэхээр энэ 26 онд бол бид нийтдээ улсын болон Азийн хөгжлийн банкны одоо хөнгөлөлтөө зээлээр нийт 45 сургууль сургууль цэцэрлэгийн барилгыг бол эхлүүлэхээр ингэж төлөвлөсөн байгаа. За үүнээс бол 32 нь Азийн хөгжлийн банк, 13 нь улсын төсвүүдээр байж байгаа. Тэгэхээр 26 онд улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгацсан зорилт бол хангагдсан ийм хэмжээнд байна. 95 цэцэрлэгийн хувьд бол 9 ADB, за 10 улсын төсөв нийт 19 нь бол энэ жил шинээр эхлэхээр ингэж байж байгаа. Тэгэхээр энэ тоонуудаа бас тантай харгуулж харъя. Тэгэхээр бид бас энэ 45 сургууль цэцэрлэгийн барилгыг бол энэ жил эхлүүлэхээр ингэж тавьсан байгаа. Түүний зэрэгцээ нийслэл болон орон нутгийн одоо төсвүүд яригдж эхэлнэ. За энэ дээр бас нэмэлтээр жишээлбэл нийслэхэд 24 байршил дээр газар чөлөөлсөн. Энэ дээр ингээд сургууль цэцэрлэгээ улсын төсвөөс гадна тусгаж чадаагүй газруудад тусгаад явна гэсэн ийм мэдээллийг бид авсан. Түүний зэрэгцээ яг энэ 26 онд бид бас энэ дуусгах эхэлсэн ийм барилгууд байна. За тэгэхээр энэ дээр бол нийтдээ 44 сургууль дуусгах нэ. За 48 цэцэрлэг дуусгах нь 14 одоо дотуур байр ашиглалтанд оруулах ийм одоо төлөвлөлттэй явж байгаа. Тэгэхээр бид бас энэ дунд хугацааныхаа зорилгод хүрэхийн тулд ажлуудыг шуурхайлах ийм бас шаардлага байна гэж харж байгаа. Үүний тулд бас төр хувийн хвшлийн түншлэлийн асуудлыг нэлээд сайн хүчтэй тавих хэрэгтэй байна. Хувийн одоо барилгын компаниуд орж ирээд сургууль барьсан тохиолдолд, цэцэрлэг барьсан тохиолдолд тэрийг нь бол улс дээр одоо түншлэлийн хүрээнд
концессийн хүрээнд худалдан авах ийм үйл ажиллагаа хийх юм бол яг эцэстээ бол илүү үр дүнтэй байх нь бол харагдаад байна л да. Энэ дээр үед бол бас энэ концессийн хууль бас нэлээд өндөр үнэлгээтэй ийм төслүүдийг авч хэрэгжүүлснээс болж төсөвт нэлээд дарамт учирч ирсэн юм байлээ. Харин одоо бол илүү хариуцлагыг хувийн хвшлээс гэсэн шаардаад тэгээ хүн амын нягтрал ихтэй газруудад сургууль цэцэрлэг барьсан тохиолдолд бол энийг нь төр дээр сургууль цэцэрлэг болгож авах эсвэл газрын чөлөөлүүлж тэн дээрээ хувийн хвшилтэд ярилцаж одоо 2 жилийн дотор барилгыг барьдаг ийм л одоо хугацаа хэмнсэн мөнгө хэмнсэн ийм системээр орохгүй бол манай энэ улсын төсөв дээр тавьж байгаа ихэвчлэн 3 жилээр он дамнадаг хамгийн багадаа 2 жил байдаг. Тэгээ ингээд он дамсныхаа явц дундаа тарифын одоо шинжилэл хийгдсэн, үнэн нэмэгдсэн гэд үнийн одоо барих зардлыг нэмчихдэг. Ийм л нөхцөл байдлаар явдаг. Түүний зэрэгцээ материалын үн өссөн, инфляц эдэр гэд ингээд төсөв дээр бол яг үндэ сунжрах тусмаа ихээхэн одоо дарамт авчирж байгааг бол нуулгүй хэлэх ёстой. Ийм учраас хувийн хвшлийн энэ төр хувийн хвшлийн түншлийг энэ салбар руу илүү түлхүү татаж оруулах нь зүйтэй байна гэж харж байгаа. Баярлалаа. За тодруулах уу? Гал удрах гишүүн тодруулж асууя. Дарах. Тэгэхээр Наранбаяр сайд энэ 45 сургууль 45 цэцэрлэг эхлэнэ гэж яриад байна. Би одоо бол өөрөө бас шинээр эхлэхийг яриад байгаа тий. Үргэлжилж саяны ашиглалтанд 26 онд нь одоо багтаагаад ашиглалтанд оруулчаа гэж байгааг бол ингээд дэмжиж үргэлжилж байгаа төслүүдийг л хараад байгаа. Шинээр орох юм дээр ер нь Азийн хөгжлийн банкны 41 төсөл арга хэмжээ буюу 32 сургууль гээд орж ирсэн. Тэгээ өнөөдөр яг энэ төлөвлөгөөн дотор ороод ирэхэд тэр Азийн хөгжлийн банкных гэж би ойлгоод байгаа гадаадын зээл тусламж 468 тэрбум төгрөг байгаагаас 26 онд ерөөсөө 0 байгаад байгаа. Ямар ч эндээс төлөвлөлт төсөв тавигдаагүй ийм 4-1 дээр ингээ ороод 4-1-ийн 7-дор ингээд ороод ирсэн байж байгаа шүү. Би энэ дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад энэ дээр нэг 93 тэрбум төгрөгийг оруулъя гэдэг би ийм юм тавьж байгаа. Энэ мэтчлийн ингээ зөрүүтэй тоогоо учраас нэгтлэх хэрэгтэй байна. За Наранбаяр сайд 4 номер. Ойлголоо. Тэгэхээр энэ төлөвлөлт дээр ороогүй бол энийн засварлаад зарчмын зөрүүтэй саналаар оруулах нь зүйтэй. Ажлын хэсэг дээр ярилцж байгаад энийг нь оруулах нь зүйтэй. Ягаад гэвэл энэ Азийн хөгжлийн банкны энэ юу маань харилцсан бол гэрийн дээр гарын үсэг зурулдсан байгаа. Үүний дараа соёрхон батлуулах ажил бол явагдана. Тэгэхээр энэ соёрхон батлах ажлын дараа энэ 12 сарын ихээр ADB-ийн өдөр төсөвлийн хурал дээр манай яамны төлөөлөл бас оролцсон. Энэ чиглэлээр бид бол аль болохоор эх оны хавраас эхлээд энэ ажлуудыг бол эхлүүлэхээр ингэ төлөвлөлөөд ажиллаж байгаа учраас энэ дээр хэрвээ 0 гэж туссан бол энэ ажлын хэсэг дээр ярилцж байгаад засварлаж оруулъя. Баярлалаа. За гал удрах гишүүн дахиад тодруулъя. За сангийн ам бас байж байгаа те энэ дээр энэ боломж байгаа юу гэдгийг дэлгэр жаргал даргалаас асуумаар тодруулж. Ягаад гэвэл бид нар Азийн хөгжлийн банкаар тэр 108 сургууль 95 цэцэрлэг эн чинь бол одоо нэг ангид байх бүлэгт байх хүүхдийн тоог 40-оос доош оруулах л гэдэг бид нар тийм том зорилгын төлөө явж хийж байгаа том асуудал байж байгаа. Би бол ерөөсөө сургуулийн хүртээмжтэй асуудлыг л одоо тууштай яриад яваад байгаа. Гэтэл одоо өнөөдөр тэр нөгөө стандарт хангасан сургуулийн барилгын тоо 76%, тэр нь бол бүр 30-аас дээш доош хүүхдтэй нь одоо 76% ч гэдэг юм зөрөөтэй тоонууд их гарч ирж ингэж яваад байгаа. Тэгэхээр би эдийн засгийн хөгжлийн сангийн яамнаас асуучмаар байгаа. Ийм Азийн хөгжлийн банкн дээр 0 гэж тавьсан байж байгаа. Тэр гадаадын зээлийн имийг нэмэх тийм боломж нь бас байгаа юу? Сая Наранбаяр сайд хариулсан. За сангийн яамнаас сая асуултанд хариулна. Микрофон 6. Дээр нь гал удрах гишүүний түрүүний асуулт орхигдоод байна. Хөгжлийн төлөвлөгөөнд орчоод төсөв цуудаггүй. Энэ яг яагаад яваад гэдгийг айгүй олон асуудал төр юм гарч байгаа. Тэр эдийн засгийн хөгжлийн яамнаас асуумаар. Сангийн яам уу? Хэн хариулах юм? Баахын төлөвлөгөөнд оруулцдаг төсөв байхгүй. За микрофон 6-ыг нэй. Гал удрах гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам дэлгэр жаргал. Азийн хөгжлийн банкны төслийн хувьд бол яг энэ боловсролын хүртээмжтэй холбоотой
41 барилга агуулмжийг хэрэгжүүлэх 150 сая $, санхүүжилтийн ерөнхий хэлцээр улсын хурал дээр соргон батлах одоо энэ процесс явж байгаа. За гадаад зээлийн төслүүдийн хувьд бол зээлийн ашиглалтын дүн буюу одоо зээлийн их үүсвэрээсээ тухайн жилд хэдийг одоо яаж ашиглах вэ гэдэг дүн нь өөрөө төсвийн тухай хуулиар сангийн сайдын багц дээр одоо багц дүнгээр батлагддаг. За эрхчлэлийн хувьд бол 1.2 их найд байгаа. Тэгэхээр энэ 1.2 их найдаас төслүүд маань гүйцэтгэл нь гарсан тохиолдолд бид нар яг энэ хилцээр нь батлагдсан төслүүдийн хувьд бол санхүүжилтийг олгоод явдаг учраас 26 онд одоо энэ Аз Уршиг банкны төслүүд гүйцэтгэл гарах юм бол санхүүжилт олох бүрэн боломжтой. За хоёр дахь асуулт нь жилийн төлөлгөө болон одоо төсвийн уялдаа холбооны асуудал байна. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд бол Гүйцэж хариулъя 6 номер. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд бол жилийн төлөвтэй уялдсан дээр сангийн ам бас судалгаа хийдэг. За тухайлбал 2026 оны жилийн төлөвлөгөө улсын төсвийн хөрөнгө оруулалтын хоёрын харьцааг харах юм бол жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэхэд 19 их найдын хэрэгцээтэй байхаар улсын хурал баталсан. За үүн дотроос яг их үүсвэрээр нь салгаад үзэх юм бол 3.6 их найд нь улсын төсвийн хөрөнгө оруулалт байна гэд. Гэтэл одоо сая батлагдсан хөрөнгө оруулалт маань 3.2 их найд байгаа. За нөгөө талдаа ийм их үүсвэрүүдийн хэрэгцээ шаардлагын асуудал гарч байна. Хоёрт нь болохоор хөгжлийн бодлого туйлдын хууль дээр яг жилийн төлөвлөгөөнд ороо батлагдсан ч гэсэн төсвийн хуулийн шаардлагыг хангахгүй л төсвүүдээр тусгагдах боломжгүй байдаг. Яг хэрэгжүүлнэгээд орчдог бэлэн зураг төсөв газар гэдэг төсвийн хуулийнхаа одоо шалгуур үзүүлэлт ирэмбийг хангахгүй л бид нар төсвүүдээр тавьж чаддаггүй. Тэгэхээр жилийн төлөвлөгөөнд орсон 45 сургууль шинээр эхлэх энэ зорилттой бол сая төсөв батлагдахтаа бол хүрсэн өөрөөр хэлбэл улсын хурлын хилцүүлгийн явцад сургуулиудын барилга шинээр нэмэгдээд улсын төсвийн хөрөнгө оруулалт Аз Уршиг банк нийтдээ 45. За гамма гişүн асуулт асуун те. Тэрээс өмнө би нэг асуух юм үг гэлээд